байсан. Ууд нь хамтдаг байгаад гэсэн арай хөгшөрчлөө. Би одоо Симба хамтдаг гэдээ байгуулах гэж байгаа шүү дээ. За сайн байцгаана үзэгчдээ. Ирмэс эмэн сайтын сурвалжлагыг яг одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг маш онцгой тэмдэглэн өнгөрүүлдэг эгч дүүстэй уулзаад байна. За тэдний хувьд Мартин 8-аар долуулаа цуглаад дуулж хуурдан энэ өдрийг мартагдахааргүй тэмдэглэн өнгөрүүлдэг байнамаа. Бид нар энэ өдрийг бодоод өөрсдийнхээ уламжлал болгож эгч дүүсээрээ уулздаг. Энэ айдын 7 охин болохоор энэ бид нар өөрсдийнхээ тэр 7 бурхан гэж бодож өөрсөндөө уулзаж аим амьдралаа тэр жилийнхээ одоо өнгөийг ярьж ингэж явцгаадаг болохоор дуу хуурын ихшгээр хамгийн гол нь дуулж хуурдаж бие биенийгээ хөгжөөн баясгаж явж явах тийм сайхан үйл бүтээсэн гэж хүүхдээ хасаад энэ үйлийг хийж явж байгаа. Ер нь ингээ хамтаа нэг дор цуглаад ингээд энэ баярыг тэмдэглэж хаад ер нь ямар санагддаг вэ? Юу нь гоё байдаг вэ? Бүгдээрээ нийлээд цуглаад дуулж хуурдаад байхын бидний бүр баяр баясгал багаасаа угаасаа бид нар ч ээж аавынхаа дэргэд концерт тоглоод тэгээ нэг гэртийн хөшгөөнийгээ зарлаад концерт ингээд суудсан бид нар энэ Мартин 8-ыг бол маш их чухалчилж бүгдээрээ ингээд нийлээд дуу хуурдахад бидний жаргал байдаг. Дүүнрээ цуглуулад ингээд жилд нэг удаа цагаан сараас өөр ганц удаа уулздаг баяр нь одоо энэ Мартин 8. Тэгэхээр бид нар бол дуу хуурын оронд өссөн болохоор дуулж хуурдах ийм дуртай байдаг. Ахан дүүсээрээ энийг жаргалын өдөр гэж боддог. Та бүхнийг бас маш аяаслаг гэж сонссон. Тэгэхээр манай үзэгчид бас гоё дуу дуулж үзүүлээч гэж хүсэж байна. Хатанбаатарын сэлмэн иршиг хурцуулстаа хар завшийн зоригийн элчиг халуун нартай Баатар зоригт олзван нүчиг дод нууртай баруун Монгол түмний өлгий болсон ховд хот өхрийн бүр шиг алг хэрн ихрийн сэтгэлтэй ардан сайхан талын цэцэг шиг ярааж байдаг холын цуута хотон сайхан уянгадаа усны долоо шиг жигэл ээл гарна. Буурал алтаан хөдлөх шиг болно. Буйнт голмаанч дуулах шиг санагдана. Баруун хязгаар нутагт бадран дивсэн ховд бишиг хөгжлийн жигүүр дэвсэн ховд. Тэр хэддэг жилдээ ингэж хамт тэмдэглэж байгаа вэ? Бараг хүүхдээ хасаа өнөөдөр хүртэл бараг 50 жил болох гэж шүү дээ. Энэ бол 50 жил. Бидний хамгийн ахмад нь 70 гарчлаа. Хамгийн бага нь одоо 50 гарчлаа. Тэгэхээр энэ хооронд бол бидний хугацаанд 20 жилийн юу явж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхд байхасаа л энэ дуулж хуурдах юм юутай байсан. Ууд нь хамтдаг байгаад гэсэн арай хөгшөрчлөө. Би одоо Симба хамтдаг гэдээ байгуулах гэж байгаа шүү дээ. Ингээ уулзаад ирээд уулзахад бидний хүүхдүүд бол айгүй дэмжин. Одоо ингээд наацхан ингээ гоё байж чинь биднийг дэмжин биднэрт бидний үзүүлсэн үзүүлбэрийг үзчихэд ингээд бидний дэж бичлэг хийчихэд тавьчин тэрийг үзчихэд гоё шүү бидний ээжүүд сайхан байдаг гэдэг. Тэгээ хүүхдүүд маань ч гэсэн ингээ уламжлаад гоё байдаг байгаасаа гэд хүсдэг бид нар тийм. Тэр ихчнэр маань бүгдээрээ энэ Мартин 8-наар ингээ сайхан цуглараад ингэж аз жаргалтайгаар энэ өдрийг өнгөрүүлдэг. Хүүхэд байхдаа дээрээс бүгдээрээ нэг орныхоо хөшгөний харантал зогсож байгаа. Тэгээд хоор ороод. Өнөр гэсэн. Би дөрсөө манай беншир ихч. Яагаад вэ? Яа тэгэхээр ер нь жаахан хошин яриатай, ер нь хөдөлгөөнтэй. Уусаал ээж ч гэсэн тэгш ярьдаг байсан. Яг тэр хоёроо ерөөс өмнө тэгээд цаа чин тогтчихдаг юм байна. Тэгээ манай энэ ихч айгуу
Тийм ээ, би одоо баг бахта хамгийн хөдөлгөөнтэй юмыг хамгийн хурдан сэтгэдэг хин үйл тэмдэгтэнд хүүхдүүнээ дийвнийг одоо ялангуяа айгүй шогддог гэсэн. Хөдөлж өгөхгүй суугаад би очил өө тгий ингэхээр хөдлөгчүүд тэгэхээр нөгөөдөө шогж ичээл гүйцдэг гэсэн. Хөгжилт нэг юу баг бахта дийм битэр нэг хөдөлгөлцөө явжсэн байхгүй юу. Тэгсэн чинь манайх нэг нохоотой. Тэгсэн нохоо нөгөө сулдарсан уянаас мултарсан мэдхгүй дагуул явсан чинь гинт араас нохоог өгöd ирэхэд би дүүгээ ачаад өөрөө зугтарчихгүй. Тэгсэн чинь нөгөө нохоо ч намайг өгöd манай дүү хажуугаар гүгээ гараа намайг өгöd би өөрөө зугтаж байгаа. Гой хөгжилтэй мөрөөсөө мартагддаггүй маа. Бид нар зам болохоор ээж маань за дүүнрээ аваад гол руу яв гэж бид нар чи буянт голын өвөн дээр өссөн хүүхдүүд байхгүй юу. Тэгэл хамгийн бага дуугаа үл хийдэж байгаа л нэг 2 литрийн бетонд борцоогоо хийчихэл хитэн борцгоо гялгаруутанд хийж барьж байгаа л гол руу алхах нь тэгэл гол дээр очиод нөгөө голынхаа наанд бид нар ширгэн дээр байж болно ш тэгж чинь заавал гол руу нарах гол нөгөө үлгийтэй дөгөө нэг нь тэрэл нөгөө усан дотор ч урсгаал гаргаж ирээл үлгийг нь дэлгэж хатааж байгаа л эргүүлж өрлөхэд бол тэгэл өдөржингээ гол дээр боролтлоо тоглол сайрттлаа тоглож байгаа л ирдэг гэсэн. Тэр ерөөс айгүй гоё дурсан чи. Ер нь маш олуулаа энэ өнөр өтгөн байхын хамгийн гоё юм нэр нь юу вэ? Одоо би хүмүүсийг шүүмжлэхдээ ганц 2 хүн хүүхэдтэй байлгаа гэхэд 2 хүн хүүхэд үлдээ гэхэд ямар байх вэ? Бид 8 эсвэл байхад бие биендээ дэмэндээ дээс ирчэндээ гэдгийг үгэл хамгийн чухал юм байна гэж л би одоо ойлгоод байгаа шүү дээ. Ер нь ажаад ингээд анзаараад зовлон жаргалт ямар нэгэн зовлон тохиолдоход тэр айлд чинь хоёулахын гурвалгааны байсан бол тэнд хэдэн хүн цуглах тий. Бид нарт одоо хин нэгний ах чинь дор хаяж 6 7 цуглалт юм байгаа зү тий. Тэгэхээр олуулаа байхын ад жаргал бол энэ юм даа л гэж боддог шүү дээ. Олуулаа байх уу? Олуулаа байх чи илүү гоё шүү дээ. Олуулаа байна гэдэг чинь юм болгонд олуулаа. Одоо жаргалаа хуваалцахдаг ч олуулаа, зовлонгоо хуваалцахдаг ч олуулаа байдаг. Ямар нэг юм боллоо гэхэд бие биендээ дуулгаал, дороо цуглардаг, хамтраад бүгдийг шийддэг, ярилцдаг. Тийм л гоё байхгүй юу олуулаа байх чинь. Яг манай дүүнэр болохоор өөрийн амьдралдаа өөрийн юугаа аваад явцсан болохоор би нэг юу ядгүй. Тэгтээ ер нь бол бүгдээрээ над дээгүр дамжиж өнөөдрийн хоол амьдралын загт хүрсэн болохоор би дүүнэртэй өнөөдөр ээж нь ч аав нь ч ингэж байдаг болохоор би дүүнэртэй бүгд нь хайртай. Энэ өдрийн гал халуун мэндийг дүүнэртэй хүргэж байгаа. За ихчтэй хандаад гой сэтгэлийн үгээ бүгд ирснэ. Хэлий гэж би бодож ин ер нь баярлаж талархаж явдаг тэр болгон хэлж чаддгүй зүйлээ өнөөдөр гоё уудлаасай гэж би бодож байна. За энэ олон жил бидэнд түшиг болж явсан том ихчтэй өрөөж баярлж явдаг шүү гэж хэлмээр байна. Яг өнө бидрийг одоо анх одоо энд ирэхэд одоо манай хичээл хүлээж аваад бид нар тэрний хажууд байж гэсэн. Гэхдээ одоо манай дүүнер чинь бас мундгөө бид нар ч одоо хин нэгэндээ дэм болж тус болох аягүй дуртай. Хэрвээ нэг иймээ тийм болох юм бол асуудлыг шийдэе гэж бодцоодог. Одооны амьдрал бол бид нар ч өөрийнхөө л хэмжээнд амьдарч байгаа болохоор гэхдээ бид нар нэг нэгэндээ тусал дэмжихийн төлөө л амьдарч чаддаг. Gurindonte